Одмондөр суух тавтамарл би бол хөтлөгч инхбат. Биднийг цаг хугацаагаар хэлүүлэхээр хөтлөгч ямар санаа студид ирсэн байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 107-аас долгионы Одмондөр радиогоор хүрч байгаа. Дугаарыг хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээнүүртэй Голомт Капитал болон өдөр бүр шинээрээ төлөөшөө ивент итгэж байна. За өдрийн дамрах. Өдрийн минь. За бид одоо хаана дуслаа? Бид нар чинь нөгөө хотоо нөгөө яасан залхлуулсан өшөөг аваад дууссан шүү дээ, тий. За ингээд Персеполис хотыг одоо ер нь бол эртний нийслэл нөхгүй. Перси эзэнт гүрний оргил үед Персеполис гэдэг. Персийн хот гэсэн үг шүү дээ. Персеполис гэдэг чинь мегаполис гэдэг шиг. Индианаполис гэдэг. Хотууд нэр полис гэдэг чинь өөрөө хот гэсэн л үлдээ хүн гэсэн үг. За ингээд одоо Акрополийн Афины одоо 480 онд Персүүд Грект довтолж Афины сүмүүдийг газартай тэгш шатаасныхаа хариуг авч байгаа байхгүй. Тэгээ би энийг нөө нэвтрүүлэг ихтэй яагаад Акрополийг ярьж мэрж эхлээд байгаа чинь ингээд хоорноо наалдах гэж л ингээд байгаа царайны. Тэгээ тэр дурдсан баатар жанждуудыг санаж байгаа бол одоо тэд нар нээлж дараарлаа гарч ирнэ. Одоо хүнийг алдар нэртэй одоо өгсөж явж байхад нь гавьяа байгуулсан хүмүүс яаж бас дууссан муусан тохой сонирхолтой төвөөс орж ирэх юм байна. За ингээд одоо Персеполист сүүсад хаан бол хаан ширээн цуцсан. Персеполисыг эзлээд авцсан. Одоо энэ хүний одоо эзлэгдээгүй хэсэг бол ерөөсөө Персийн хамгийн зүүн дорн хэсэг. Буюу Ираны одоо дорн хэсэг. Тэгээд одоо Пакистан гэл явах нь шүү дээ. Цаашлал одоогийн газар нутгаар ярих юм бол тэгээд хойшоогоо Узбекийн газар нутаг буюу одоо хуучны одоо явгаар бол одоо түүхэн мужийн нэрээр бол Трансокшия согд гэднээс байхгүй. Согд. За энэ газар нутгийг эзэлж авах шаардлагатай бас. Яа тэгэхээр Дайри хаан тэнд очиод Экбатана гэдэг хотод очиод тэндээс нөгөө нэг Фаршия гэдэг шүү дээ. Фаршиагийн морин цэргүүд гэж яриад байдаг шүү дээ. Хин Красус очиж балуулдаг. Эргэж харж морин дээр соноосон хараад Фаршийн харваач гэд бүр нэр аль тэр юм бүтэн урлаг байгаа шүү дээ. Тэгээ бактериа согд гэдэг. Бактериа гэдэг нь Афганистаны тодорхой хэсэг орсон. Согд гэдэг нь хойшоогоо одоо Төв Аз, Узбекистаны хэсэг орсон нэг ийм түүхэн мужууд байгаа. Тэндээс Дайри хаан бас шинэ найран босох найдлага өрлөж дорн зүг рүү цутаасан байсан учраас тэрийг араас мөршгөж юм гэсэн. Нэг тэнгэр дор хоёр хаан байхгүй л гэсэн зэрч. Дайри чинь хоёр ч цугтаачлаа тийм. За ингээ 3 дахь цугтаалтан дээр одоо Дайри хаан одоо Александрыг ойртон ирэх сургаар нь одоо Персийн хааныг өөрийнх нь дагалдагч нар захирагчдын нэг болох одоо Жамух шиг одоо Бесус гэдэг өөрийнх нь дагалдагч жанжин урууж хөнөөгөөд өөрийгөө шинэ гүрний хаан гэж зарласан. Оо хорогт. Тийм. За ингээд Александр Дайри хааныг одоо олж аваад Персеполис хот дах одоо Персеполийг танан дээрэмдсэн Персеполийг хот дах хаадынх нь одоо үг дээдсийнх нь бурхтных нь дэргэд одоо оршуулганд бурхны хажууд оршуулгахыг одоо хүндэтгэлтэйгээр оршуулахыг тушаасан. Тэгээ тэндээ нэг хэсэг амс хийж аваад одоо өргөн удам тэр чинь одоо маш том газар нутаг эзэлсэн байгаа. Дайлтаа дэж болохгүй учраас тодорхой хэмжээнд эрхэм мэдэл засаг захираагаа бэхжүүлэх ажил хийнэ. Тий. Александр өөрийн нэрийн өмнөөс мужуудыг захирагчдыг томилж өөрт нь үнэн ч үйлчлэгээ амласан одоо Персийн зарим язгууртан түшмэтийг одоо угсаа сурвалжтай одоо захирагч нарыг тодорхой албан тушаалууд нь хിവэрүүлсэн мэт. Хааны ордын хааны солиол өөрөө цаашаа явсан гэсэн. За ингээд одоо зүүн зүг рүү явах аян дайнаа өргөжтөлсөн. Түүний зорилго бол одоо хаан ширээг булааж авсан Бесусыг дарж эзэнт гүрний зүүн мужуудыг хэрэгшээлд оруулж авах. Грекийн эрдэмтдийн бичсэнчлэн дэлхийн хязгаарт хүрэх явдал байлаа. Яагаад энэ Александр ийшиг ингээд зүтгээд байсан хоёр том шалтгааных нь нэг нь Персүүдээс өшөөг аавна. Хоёрдуурт нь тухайн үеийн дэлхийг буюу Персийн одоо Грекийн эрдэмтдийн бичиж үлдээснээр бол дэлхийн төгсгөл гэж зүйл тэнд байдаг гэж заагаад өгсөн. Тэгээд нөхөр ерөөсөө ингээд одоо нэг үүнээс цааш эзлэх газар байхгүй гэдэг тэр цэг дээр очиж үзмээр байсан. Тэр гэдэг шунал амбиц гэдэг зүйлийг хийх гээд цаашаа яваад исэн гэсэн. Тэр цэг хүртэл нь эзлэх ёстой гэдэг. Тийм ерөөсөө тэрний толгойд ерөөсөө тийм орж ирсэн. За ингээд манай тооллын өмнөх одоо 330 онд Александр Бесусыг олж устгаж Персийг одоо дуусгах одоо эзэл дуусгаж 80 эхлэвс дахин цаашаа явж байна. Тий, Чингис хаанныхаар бол одоо энэ урагчиг бол бүр илүү тамалж ч юм уу тий. Бүр устгах хэрэгтэй шүү дээ. Тий, Жамухын дагалдагч нарыг барьж ирсэн хүмүүс бүгдийн цаазалдаг шүү дээ. Тэгсэн. Яг бол чизнээс урдсан чинь надад ч гэсэн урвна гэсэн санаа явж байгаа тий. Тэгээ эхлээд одоо өнөөгийн Афганистаны нутаг дах Ария гэж мужийг чиглүүлсэн. За энэ чинь Афганистан чинь одоохоор энэ үед бол бас их шууд одоо ислам байгаагүй. Бараг нарийнээр бол буддист байсан. Тийм байх шүү. Тийм Ария гэдэг мужи чинь ариун гэс утгатай үг шүү дээ. Одоо санскрит хэлнэ. Тэнтгийн захирагч одоо
Сатибарзанес гэж нэг одоо захирагч нь Александрт үнэн ч одоо мэд дүр эсгэж байснаа бослог хөдөлгөөн гаргасан учраас тэр мужи руу явсан баг. Бослогыг дарж Сатибарзанес гэдэг нөхрийг Грекийн нэг морин цэргийн даргатай эрүүлт дүүл хэлгээд эрүүл тултаа хэлгээд тэгээд тэр тэнд алуулсан. Тэгээд Александр одоо өөрийнхөө Александрия Арианна гэдэг хотыг байгуулсан нь өнөөгийн одоо Афганистаны Херат гэдэг хот. За Александрия Арианна нь Македоны хаан өөрийн нэрээ өгөн байгуулсан одоо өгч байгуулсан маш олон хотуудын нэг. Нэлээд олон хотыг Александр Ариана, Александр тэр гэж нэрлээд маш хэвсэн. Тэр байтугай Александр өөрийнхөө ундаг хар азар байгаа шүү дээ. Тэр хар азарынхаа нэрээр хүртэл хотыг нэрлэжсэн. Александр азарынхаа нэрийг өгд. Тэний азарынхаа нэрийн доо яччихна бодолчлаа. За ингээд дараа нь Александр Фрада гэдэг хот руу явж байгаа. 6 жилийн өмнө Александрийн эцэг хаан Филипп өөрийнх нь хамгаалагчтай алдагдж байсан зэрэг одоо Македоны хааны ордонд бас нэг хуйлдаа аллах гэдэг нэг тийм уламжлал байдаг шүү дээ. Тэр одоо түүнийг бол ерөнхийдөө хартай болгосон. Хартай болгосон учраас энэ үед яг Александр өөрийг нь хөнөөх хуйлдааныг илрүүлсэн. Илрүүлээд мдээгүй нүүн дарагдуулсан гэж үзээд өөрийнх нь одоо ихтгэлт морин цэргийн занжин нөгөө компаниан кавалри гэдэг шүү дээ. Одоо ихтгэлт морин цэргийн жанжин Филотосыг буруутгасан тухай мэдээлэл хүлээж авсан. Филотос Александрыг эсрэг төрийн эргэлт хийгээд хааныг алаад өөр хаан тавья гэдэг тийм хуйлдааныг мэдсэн мөртлөө Александрт хэлээгүй гэсэн одоо хов ирсэн байна шүү дээ. За Филотос бол одоо Парменион гэдэг алдартай жанжных нь хүү. За Филотос бол түүний эцэг Парменионаар Александрийн хамгийн нэр үнэтэй жанжнуудын нэг байсан бөгөөд түүний одоо ягуу ялт бүрийгэ байгуулахад үнэтэй хамгийн чухал үүргийг үүсгэсэн гэж бид нар өмнө ярьжсэн юм байна. Гэвч одоо Филотосыг эрүүдэн шүүх явцад тэрээр хэрэгээ үлээсэн, үнэн хэлсэн. Александр түүнийг тэр даруй цаацлаад Экбатан гэдэг хотод байгаа шүү дээ. Экбатан гэдэг хотод нөгөө нэг дайрий байж хат нь тийшээ очингуудаа Экбатаны захирагчаар Парменийг үлдээгээд явсан байхгүй. Тэгээ Экбатанд байсан эцэг Парменийг хүүгийнхаа алуулсан талаарх мэдээллийг авч авмагц Александрийн өсрөг армийн хөтлөгч магадгүй гэж үзсэн учраас маш хурдан алуучдаг гэсэн. Тэгээд Экбатан хотод хүүгийнх нь өгсөн тухай мэдээлэл ирэхээс өмнө Александр хэлгээсэн алуурчтай ч тэрийг алсан байна. Уг нь бол хамгийн үнж оо туслах нь шүү дээ тий. Хамаг хар ороод хийсэн үндэ. Ингээд манай тооллын өмнөх 329 онд Александр Бесусыг мөшгөх аян дайны өргөжлөсөн. Явах замдаа тэрээр Александр Аракозия гэдэг хотыг бас байгуулжээ. Энэ нь одоогоор Афганистаны өмнөд хэсэгт байдаг Кандахар хот. За Кундуз хотод ирэх үед Бесус өөрийнхөө дагалдагчдаа олзлогдсон гав гүдөнгөтэйгээр Александрт баригдсан. Бас дагалдагч нь Бесусыг бариад өгсөн. Тийм. Александр түүнийг Перс рүү илгээж хааныг хөнөөсөн хэрэг ял асууж цаазаар авч тушаал гэсэн. За энэ зөв нэг жамуухыг дагалдагч нь барьж өгдөг ёс бол ер нь энэ Төв Аз согд энэ Персээс гаралтай юм байна гэдэг үг нь яад авчих юм шиг. Ингээд согдууд бослог гаргасан учраас одоогийн Тажикстан руу довтлон одоо нутаг овон аймагуудын довтлогыг нийцаагаад согдын бослогыг дараад хэд хэд хотыг хүчээр эзэлж авсан. За Жаксарт гэдэг нэг мөрөн байгаа да. Жаксарт гэдэг. Энэ Жаксарт гэдэг мөрөн одоогийнхоор Тажикстаны нутаг энэ болохоор Ферганы хөндөй гэж нэг хөндөй байд. За ингээд нарийн ярих юм бол тэнгэр уулаар дамжаад одоо ингээд Ферганаар гараа авчих юм бол цаашаага Үзбекистан гэдэг намдор газар руу орчдөг. Яг энд хамгийн өндөр хэсэг байдаг. Энэгээр зөвхөн одоо үеийн Азтай холбогддог одоо бага Азтай холбогддог одоо илүү аюулгүй зам баггүй торгоны. За тэрний яг тэр газрыг хяндаг 3 одоогийнхоор 3 улс байдаг. Тажикстан, Киргиз, Хятад баггүй. Энэ 3 уулзар хэсгээр тэр Ферганы тэр уулзар хэсгээр өндөр уулыг даваад том давныг даваад цаашаага Ферганы хөндийгээд үржил шимт хөндөй байдаг. Тэр хөндөд тажикууд гэдэг тариад ингээд амьдэрдэг. Тэр хотынх нь тэр одоо хөндийнх нь зүүн баруун одоо зүүн өмнөд хэсэгт гэсэн. Тийм л байна. Баруун өмнөд хэсэгт гэсэн үг шүү. Баруун өмнөд хэсэг. Хятад тэгэхэр чинь яаж орж ирэх вэ? Тэр Ферганы хөндийнхөө Хятад тал руу гош илүү одоо Каспийн тэнгисийн тал руугаа үзүүр дээр нь одоо Александр Скате буюу хамгийн аслагдмал Александр гэдэг хотыг байгуулсан. За энэ бол одоо нөгөө нэг ярьдаг одоо Грекийн түүхэнд бол одоо түүхчдийн бичснээр бол цаад хязгаар нь баггүй. Персийн гизэнт гүрний хамгийн зүүн хязгаар баггүй. За зүүн хойд хязгаар гэх юм уу да одоо энэс цаашаа бол одоо хойшоо скифүүд баруун дахиад зүүн тишээ Хятадууд тэгээд хөннөөчүүд байгаа шүү дээ. Хүн гүрэн байгаа.
Хөнгөрөн яг одоо хин модон шаны гарч ирээд одоо тий төмөн шаны модон шаны гарч ирдэг бол энэс арай хожуу шүү. Гэхдээ энэ үед бол тэр одоо нүүдэлчин аймагуд одоо улсаа байгуулад амьдэрчсэн нь бол үнэ. Сённо гэж одоо хүннүн. За тэр Персийн эзэнт гүрний одоо хил хязгаар байсан хот учраас Александр Скат гэж нэрлсэн байна шүү дээ тийм. За ингээд одоо энэ хилийн бүс нутгийг грекчүүдийн үед Скифуд гэж нэрлэдэг. Нүүдэлчин аймагуд байнга тогтолдог гэсэн. Яг нь Скифуд гэж грекүүд нэрлэдэг байгаа боловч Александр тэднийг одоо тэр Жаксарт мөрний ойролцоо ухарж одоо жоохон өдөж байгаад ухарж өрхөнд оруулж аваад шийдвэрлэх тулдаа ээж бүрэн ялалт байгуулснаар Скифүүдийн товтлогоо нэг хэсэгтээ намж зогссон. За нүүдэлчин Скифүүдийг грекийн төвч Херодот гэдэг Херодотын дараах байдлаар тэмдэглүүлсэн байт юм байна. 1-р эшлэл 4-р номынхон 44 дугаар бүлэг дээр хот балгад хэрэм цай зүгүү хаашаа ч явсан сууцаа авч явдаг бүгд морьтон нумсам харахад сайтар суралцсан газар тариалан эрхэлдэггүй зөвхөн мал аж ахуйдаа түшиглэн амьдардаг цорын ганц суудс нь тэдний тэргэн дээрх гэрүүд болохоор тэднийг ялан дийлэх бүр довтлох боломжтой гэж яаж ойлгох вүлээ гэж. Хар тэгсийн одоо бүс нутагт бүрээсээ тэрний загварууд ихээр олдсон байдаг. Мөн Пазирикийн булчнаас нүүдэлчдийн амьдрал зориулсан одон эд үлгийн зүйл олддог. Энэ нэг одоогийн Алтай хязгаарт их олддог байхгүй бас. Алтай хязгаарч одоо ерөөсөө манай баялагч жоон цаашаа байгаа шүү дээ. Манай хэлээс. Тэгэхээр энэ бол угаасаа одоо нүүдэлчд тэгэхээр скифуд гэдэг бол мэдээж хэрэг казахад өөрсдөө скифүүдийн угсаа гэж үздэг. Дээр нэмээд бас монголчууд гэсэн тэрэнд бол тодорхой хэмжээр орно. Зүгээр энийг скиф гэж тусдаа нэг үндэстэн гэж үзэхгүй. Зүгээр энэ нүүдэлж амьдардаг ийм аж ахуйгаар амьдардаг хүмүүсийг л ер нь ингэж нэрлэж ирсэн юм. Грекийн өнцгөөс шүү. За Пазирикийн булчнаас одоо нүүдэлж амьдрал зориулсан олон эзүүд илэрсэн. Үүнд модон сав суулга, арьсан хөхүүр, хэврэг керамик савд, хөлн амархан салдаг жижиг ширээ гэж. Ай. Ширээ ингээд хөлийн нэг салгаж хийгээд ихүй хийждэг тийм нүүдлийн анхны ширээнүүд байсан. Наач яасан гоё тий. Эдгээр олдурууд нь скифүүдийг нүүдлийн амьдралыг хэв маягийг тодорхой харуулж байгаа. За Херодотын бүрхэг авчныг чухал тэмдэглэв юм. Херодотын болохоор одоо Херодот гэдэг тэр грекийн түүхч. Хар тэнгисээс зүүн тийш орших ард түмнүүдийн талаар тодорхой бус боловч сонирхолтой тайлбар хийсэн байдаг. 4-р номын 23 дугаар бүлэгт тэрээр ийм байдлаар хэлсэн. Аварга улсын хормоод амьдардаг хүмүүс байдаг бөгөөд тэднийг бүгдийг нь эрэгтэй эмэгтэй гэлтгүү төрхөөсөө халдсан хамар намхан ирүүн маш урт гэж ярьдаг. Тэд тус бүрдээ модны дор амьдардаг бөгөөд өвлийн улирал модоо зузаан цагаа эсхий даавар хучдаг. Тэднийг Агриппинууд гэж нэрлэдэг. Агриппиана гэж нэрлэдэг гэсэн юм байна. За ерөнхийдөө нийлүүлээд Скифээс өмнө Херодотын болохоор Агриппианууд гэж нэрлэдэг гэсэн юм. Ийм хүмүүс. Модны дор амьдардаг гэдэг нь ургаан мод биш шүү. Нөгөө нэг Монгол гэрийн хан модоор ингээд нөгөө нэг гэрийнхаа каркас гэдэг шүү дээ. Яр гисаа огсронготой дээр нь эсхий очиж байгаа явцыг модны дор гэж нэрлэж байгаа шүү. Тэр энд дурдсан халдсан хүмүүс нь грекүүдийн хувьд монголчууд өрхтэй байсан бөгөөд харьцангуй ус багтай харагдаж байж болох юм гэж. Тэдний модтой эсхий даавар хучдаг гэх нь үнэндээ тэднийг ирүүдийг хэлж байгаа бөгөөд гэрийг хэлж байгаа бөгөөд ийм төрлийн эсхий бүрээс бүх сууцууд Пазирикийн булчнуудын доторлогооноос ихээр олдсон байдаг. Пазирикт оршуулсан зарим хүмүүс монголчууд өрхтэй байсан бөгөөд энэ бичвэр нь Алтай нуруунд амьдарч байсан нүүдэлчдийн тухай өгүүлж байх магадлал асар өндөр юм гэж одоо археологийн олдврыг дүгнсэн эрдэмтэд дүгнсэн байна. За тэгэхээр Херодотын чинь нэлээд хойшоо бичсэн шүү. Александроос хойш бичсэн гэсэн үг. Энэ үед бичв. За тэгэхээр ямар ч үсэн гэсэн грекийн ирэн буюу Хелений иргэний хамгийн том одоо тэлэлтийг хийсэн Македоны Александрийн үеийнхэнд бол монголчууд ингэж одоо энэ тал нутгийн нүүдэлчдэл ийм нүдээр харагдаж байсан байна гэсэн. Монголчуудын өвөг дэц гэж бас хэлэх гээд байгаа санаа. За ингээд Бактери согдын овг аймагуудыг байлдын эсэргүүцэх тэмцэл улам үргэлжилж тодорхой хэмжээний ингээд бас бослого үргэлж гардаг. Энэ Бактери согд гэдэг овг аймагууд энэ түүхэн мужуудад байгаа энэ Трансокши гэдэг энэ мужууд бол одоо түүхэн бүс нутагт байдаг. Энэ бол үеийн үед өнөөс ч хойш өмнө дандаа хаадуудын бүр тэлэлт хийдэг хамгийн том түвшин газар. Энэ дээр Аббасидууд эндээс Умаядуудыг эсрэг айрмаа босгож ирж Аббасидууд Умаядыг ялж Аббасид эзэнт гүрэж исламын алтан үеийг эхлүүлсэн. Буцаагаад эндээс ирсэн төргүүдтэй ордныхаа удирдлагын 100 жил орчим алдсан. За дараа нь Чингис хаан одоо энэ бүс нутагт хамаарагдах хоризмыг эзэлж яагаад Европ болон Арабын ертөнцийг эзлэх бүх аянд байлдан дагуулын түвшис газар болсон. За дараа нь төмөр эндээс армиа босгож ирээд Тэмүүрийн хаан тус цаашлаад улмаар Монголын эзэнт гүрийг байгуулж байгаа.
Тэгэхээр энэ бол их юм элдвтэй бүс нутаг. Дээр нэмээд энэ Ферган буюу энэ Туркмен энэ нутгийн адуу мөр маш сайн. Бүр үеийн үед хизээний. Тийм ч учраас Хятадууд хамгийн анх торгоны замыг хийхдээ Хятадын хаан 100 орчим мянган хүнтэй гэж ярьдаг. Ийшгээ явж энэ адуугаар торгоосолжсэн байдаг байхгүй. Тэгээд тэр адуугаараа айрма одоо үгүй морин зэрэгжүүлээд тэр адуу нь одоо их сайн чанарын сайн үйлдвэр адуу. Тусгай бүр Ферган одоо юуны Туркмен адуу гэдээ бүр угаас онцгоод. Тэгээд тэр айрма сайжруулсныхаа хүчинд хүннүүчүүдийг нэг удаа дайнд ялсан байдаг байхгүй. Түүх тэгж бичигддэг. За дараа тэгээд одоо энэ бүс нутаг нэг хэсэг одоо хамаг хамтны одоо үлгийн нутаг байж байгаа. Тэгээд явандаа одоо ач холбогдол нь буурсан. Мэдээж хэрэг энэ юунд танаас холбоотой гэхээр Тэнгисийн аялал эхлээд их газрын нөгөө нэг аялал бол олон жижиг улсуудаар дамжиж явах төвхтэй ярьшигтай болсон учраас ач холбогдол нь буураад тэгээд үе үед ингээд хаалттай хоцрогдол болж ирсэн гэсэн. Уул нь бол Европ, Аз, Арабын ертөнцийг холбодог гол түвшин газар байхдаа их баян байсан байгаа байхгүй. Тийм байна. За ингээд одоо бактериа гэдэг байгаа юм бууж тэгээ согдын овг аймагуд ингээд ер нь юм партизаны гэж хэлэх дайнуудыг хийж эхэлсэн. За ингээд нэг үргэлж ингээд өөд өрөөгөө ингээд нутах завгүй ингээд байлдаад хахаар цэргүүд нь одоо бас ядарна, цалхна. Тэгээд Александр хаандаа бас жоохон сэтгэл дундуур болж гисэн гэсэн айр минь. Тэдний хамгийн гол нь юу нь болохоор олон жил гэртээ хариагүй. 7 жил, 8 жил явцсан юм. Зүгээр гэрээсээ гараад энэ нэг Дарданеллийн хоолой шүү дээ бага азыг гатлал хамгийн анхны тулдаанаа хийснээс хойш манай Максимус шиг л 8 жил явж байгаа. За ингээд олон жил одоо түүнээс одоо 7 дор бас нэг үйл явдал болсон. Александр ялж эзэлсэн Перс улсынхаа Перс гэдэг дайснуудчтэй чинь дайснуудынхаа одоо нэгсэндээ одоо ер нь нэг төстэй хэсэг нь юу гэхээр манай хувлаантай төстэй болсон гэсэн. Персийн дайснуудынхаа ёс заншлыг дагаж хувцлалт ёслогоог нь хүртэл өөртөө өргөөндөө нэвтрүүлсэн. За Македонууд бол үүнийг эмгтээлэг мөхөж буй улсын зан үйл хэмээн үзэж эсэргүүцсэн. Маракан гэж байгаа. Өнөөдрийн Самарканд хотч. Маракан гэдэг хотод хийсэн нэгэн найр цэнгэлийнхаа үеэр ууртаа согтуу аригдж байхдаа маргалдаж явцад Александр Македоны Александр өөрийнх нь шилдэг жанждын нэг Граникус мөрний тултаанд амийг нь аварсан Харклайтусыг алж ирдэг. Зүгээр маргалдаж байгаад тийм. Архиуж ахалдаг. Чи бидээ тулаал тэгээд. Александр гүнээ гимссэн хэдийч 2-3 хоног маш харамс уугах шүдэж. Тэрнээсээ уугах шууд тайлаад гарч ирэхдээ бүр их хэрхүү аархуу зант гарч ирсэн. Түүний хуучин анд нөхдөс нь улам холдуулсан. Тэрээр Перси уламжлалт ёслол болох Проскинесис буюу одоо хааны өмнө сөхрөн мөрдөж хэвтэж мөрөхтэй зан үйлийг Македончууд өөрт нь хийх ёстой гэж шаардсан. Македоны одоо дайчин эрсүүдийн төвчээрийн сүүлчийн хязгаар энэ байсан. Тийм шүү дээ. Грекүүдийн хувьд хамгийн гол нь бурхныг дөрмжилсэн үйл байсан. Ийм хүндэтлэг зөвхөн бурхан хүртэх ёстой. Зевс гэж мөргөнө гэж үздэг байхгүй. Байсан тул Александр эцэст нь өөрийнхөө бодлосоо ухарсан. За эндээс эхлээд би ч чамайг бас бодлоос ч ухрааж болж байгаа гэдэг ингээд ойлголтлууд бий болж эхэлж байна. Маш хүчтэй бүрэлдэт. Гэхдээ нөө мундаг агуу жанжин учраас бас ингээд хүндэтгэл хэвээрээ байсан уу? Байсан. Ань зүр өмнөхийнхээ хэмжээнд бол ингээд дагахаа жоохон ингээд эргэлзэж эхэлсэн л гэсэн. Эргэлзэнд чинь айхтар том юм шүү дээ. За ингээд үжил бактериад Александрийн хөнөөх өөр нэгэн хувилдаа илэрсэн. За энэс эхлээд улам паранои гэдэг чинь нэг жоохон ингээд юм хартай, сэрдэмтгий өвчтөй болж эхэлнэ гэсэн үг байна. Энэ удаагийн одоо тэр хувилдааны толгойлогч нь хааны бараа болсон язгууртан овгийн хүү нарийнх нь нэг хааны ордны дотроос гарсан Хермоллиг гихч байсан. Тэрээр Александрыг шудраг бус хандсан гэж үзэн хорслоо барьж дийлэв. Хермолли болон түүний хамсаатнуудыг тамалж байгаад чулуугаар шидэж хоросон. За энэ чулуугаар шидэж хороосон одоо энэ шийтгэл одоо хүртэл Персийн Төв Азад байдаг тийм ээ. Тирамеран. За Александрийн ордны хувийнх нь өөрийнх нь аяллахын түүхийг бичдэг, магтан дуулж бичдэг Калисфенес гэдэг эрдэмтэн энэ хэрэгт холбоотой хэмээн шийжигдэгдэж шоронд хоригдож хожим насварсан. Ингээл өөрийнх нь эргэн тойронд явсан ингээл өрн дотны хүмүүс нэг нэгээрээ хагдраад унжин гэсэн. За ер нь эртний домогт өгүүлснээр манай тоолын өмнөх 327 оны тэр зундаа Александр Бактрия гэдэг мужийн язгууртны охин Роксаны гоо зөвслөн сэтгэл алдарчээ гэж. Түүнийг тэдний гэрлэл зөвхөн хайр сэтгэлээр хязгаарлагдаагүй. Улс төрийн ухаалаг шийдвэр байсан нь бас харагддаг. Яагаад тэр өөрийнх нь эсрэг одоо байнга бослог хөдөлгөөн гаргадаг байсан
Пакистан энэтхэгийн одоо тэр бактери согдын мужуудын язгууртанд суусан учраас гэр ураг барилцсан учраас хамаатан болохоор яг цаашаага ертөнцийн хязгаарыг үзэх хүсэлгээд байгаа шүү дээ. Пакистан энэтхэгийн нутг руу давтлах одоо арт тал нь одоо инх тайван болж тайван болсон гэсэн. За тэр нь бол одоо цаашаа аян дайны үргэлжлүүлэх одоо түшиц газар болж тогтцоо гэсэн санаа. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг маань өдөр бүр шинэ ураатай Төлөөшүү Бэкери ивент итгэж байна. За Төлөөшүүгийнхэн маань саяхан ийм гоё бейглүүд гаргасан байгаа. За тэгвэл тэр бейглээ одоо баяжуулаад бейглтэй ийм сандвич гаргасан байна. За хоёр төрлийн сандвич байгаа юм байна. Cranberry chicken bagel sandwich, амтад цангис жимс, дахины цээж махан авчуурахтай ийм bagel sandwich байгаа бол хоёр дахь нь sesame bagel sandwich байгаа. Өндөг гахаа махан авчуурахтай ийм одоо сандвичуд гаргасан байна. Энэ bagel чинь өөрөө их гоё амттай шүү дээ. Будааны гурлаар хийсэн. Тэгсэн чинь энэ дотроо сэндвич хийсэн чинь бүр гоё болчихсон юм бэл. Би саяхан идэж үзсэн л дээ. Та нар надад өгөөгөө гэхдээ би яг өөрөө төлөөж аваад ороод идсэн л дээ. Шарандаа шартай юм би. Харин тэ би амраах ингэсэн чинь чи тэгвэл өөрөө ороод аваад идчихээчтэй гэд нэг хүн зүгээр хэлсэн чинь нэрээ ягаад юм. Манай талын хүн байна тэр. Таны явуулсан л хүн баг. Тэр бороо баярлалаа. Би өөрөө нууц контер хийсэн. За ингээд Төлөөшүү маань ийм гоё бүтээгдэхүүн гаргасан байна. Өөртөө үнэхээр гоё амттай юм билээ авчаад идэх юм бол. Ер нь өглөөний цайнд эднийг идсэн байхад өдөр болтол ер нь дажгүй юм байлаа шүү. За эдгээр бүтээгдэхүүнийг мэдээж Төлөөшүүгийн бүх салбараас очиж худалдаж аван идэх боломжтой. За дэлгэрэнгүй мэдээллийг 75 10 дугаар утсаар болон TLJ-MN гэдэг вебсайт байгаа. За эдгээрээр одоо зочлоод залгаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Энэ Төлөөшүүрийн салбараар өдөөс хойш орохоор л дуусчихдээ шүү дээ. 5-аас хойш орохоор 6-аас хойш орохоор ер нь байхгүй болчихсон. Ер нь хоосон болцсон байт юм байна. Харин тэгээд зүг баха энэ хийсэн тоорт ер нь хүнсний бүтээгдэхүүн дээр цагаар юу тавьчихлаа шүү дээ. Үлдэрсэн цагийн нөгөө хадгалт тийм байж. Шинэхгүй нөө айгүй муу болчихно шүү дээ. Тийм. Улам хортой болно. Эдгээр чинь стандарт нь жоохон алдагдтал юм бол шууд хэрэгжилж болохгүйгээл хориглчдаг юм л тийм. Манад бол хямдруулаад гэсэн зарчих гээд байдаг гэсэн. Би бол хямдруулаад зарна гэдэг. Тэр нь бол 50% off enter гэсэн дэлгүүрүүд байдаг шүү тийм. Тэр бол хонцсон шахав юм аа шүү дээ. За ингээд одоо энэ удаа Александр одоо ардлаа нэг сайн одоо тийм баталгаажуулж аваад нутгийн найзгуурт нуттай сууж гэр ураг барилдаж аваад цаашаа түүнийг хаанаараа хүлээмжөөрөөгөө одоо үлдсэн Перси эзэнт гүрний зүүн бүс нутгийг номготохоор явсан. Үүний тунд тэнд эхлээд хиндү күшин нурууг даваад энд мөрний хөндийг хүрэх хэрэгтэй байсан гэж. Айрмаа 2 цуваа буюу одоо 2 цуваанд хуваагаад одоо урагш тавьшсан. Замда Аспаси болон Асакани гэдэг овгууд аймагуд одоо тэр хотуудтай хэд хэдэн хөнгөн тулдаан хийж ял байгуулж явсаар өнөөгийн Пакистаны хойд хэсэг Свати хөндөрөө даван орж ирсэн гэсэн. Ингээд суужсэн гинт хойд одоо юу гэдэг гүнтэр ингээл баахан гэрэг зэргүүд аваад ордог ирлээ. Юу вэ та нар хаана юу гэж байна тийм шүү дээ. За ингээд Асаканы нийслэл Масага хотыг бүслийн ширүүн тулдсны эцэст одоо буулган авсан. Ер нь бол домогт өгүүлснээр энэ хотын үзэгсэлэнт хатан хаан Клеофис захирлж байсан бөгөөд тэрээр Александрт хүүд төрүүлсэн тул хатан хааныг өөрийнх нь хаан ширээний хэвээр үлдэхийг зөвшөөрөөд үлдээгээ цааш явсан. Ер нь ингээл нэг та нарыг яахгүй үлдээч толгойг чинь л би авчиг гэдэг ийм л юмар яваад байна те. Энд цаашаа нэг юм яваад байгаа шнэ. Дэлхийн хязгаарыг үзэх гээд байгаа болохоор тэрнтэй зуралмаар гоо. Тийм шүү дээ. Тэгээд өнөөгийн Исламабад буюу одоо Пакистаны нийслэл хотын ойролцоох Таксила гэдэг хотын захирагч Александрт үнэнчээр дагаар орохоор одоо амлаж тэд хамтдаа Парвасын хаан Порусын эсрэг туллахаар хөдөлсөн. Анх удаага энэтхэгийн хаантай тулалдахаар явж байгаа гэсэн. Ерөнхийдөө бол. Одоо Хедаспес мөрний тулалдаанд Александр хамгийн хүнд хохирол амсан тулалдаан байсан. Порусын дайны заантай цэргүүд грекүүдэд хүн тохирол учруулсан гэдэг. Гэхдээ Порусын аимшиггүүд эр зөрөг манлайлан тулдааны явцыг өөрчилж чадсангүй. Эцэст нь Александр шийдвэрлэх ял байгуулж Пунжаб мутгийг өөрийн одоо хяналтанд орууллаа гэж. За энэ дээр нэг юм байна. Жавхрал Неро дэлхийн техникийн түүхэд ертөнцийг толтох гэдэг номон дээр Александр энэтхэгийн хамгийн захын мужийн хаантай ийм хүн тулдаан хийсэн юм чинь цаашаа явах зориг нь хүрээгүй хаа гэж зүгээр дүгнсэн байт юм байна. За энэ дүгнэлтийг би бас одоо тэр мундаг ном бичсэн учраас бас тийм заавал ишилж хэлье гэж үзсэн. Яг нөгөө талаараа тэр чинь бас энэтхэн учраас өөрийгөө бас нэг талаараа үнэлэлтэй одоо манай Баян Улгийн аймаг дээр очиод хямарж ивэл нааш ирээд хэрэггүйтэй гэдэг санаас хэлсэн л гэсэн үг л дээ. Тийм шүү дээ.
За ингээд Александр энэтхэгийн гүн рүү цааш ихэж Грекийн зүүчдийн одоо бичиж тэмдэглүүлдээсэнчлэн ертөнцийн хязгаар хэмээн нэрлсэн агуу мөрөнд хүрэхийг хүссэн. За ертөнцийн хязгаар гэдэг нь агуу мөрөн урсч идэг байхгүй. За ингээ энэс цааш юуч байхгүй байхгүй. Гаталшгүй гэсэн. Гэвч одоо Хефасис мөрөн өнөөгийн Биас гэдэг тэр мөрөн дээр ирэх үед айрмынхан зэвсгээ хийсэн. Мютини гэдэг. Шууд хаяад бид шууд зэвсгээ хаяана гэдэг байхгүй тэр. Одоо бослог одоо зарим талаар бол бослог гаргана гэдэг юм уу тийм. Македоны одоо залуус мянган бээр зам тулж той томшгүй олон тулдаанд ярилт байгуулсан авч орон гэртээ харилгүй 8 жил аяндаа хийчээд байжалаа гэж яг юм. Тэгээ үүн дээр нэмэгдээд энэтхэгт үлэмж том айрам тэдний хүлээж явсан 100 яриад харгасан. 300 мянган хүнтэй ч гэж хэлж бас ярьж ирсэн тохиол байдаг юм байна. Яг л нөгөө Нерогийн битсэнчлэн мэдгийн захын одоо мужи хаанта ийм хүнд тулдаан хийсэн юм чинь нутгийн гүн рүү бол яахыг хэвээр бурхан ч мэдгүй гэж. Юу тэгээ бодолтой би ч гэсэндээ за энэ цаашаа явбал баларх юм байна гэж бодсон шүү дээ. Нэг бол гэртээ ярихгүй гэх юм байл гэж бодох байхгүй. За ямар ч тач байсан грек сэргүүд нэг чалган урагшлахгүй гэж хатуу шийдсэн. Яг энэ мөчтэй. Ингээ Александр уурсаж хилэгнэж өчнөө юм болсон ч яхахгүй буцсан. Пунжаб мутгийн одоо гол мөрүүдийг даган далайн зүг урагшаага энд мөрнөд дагаж урагшилсан. Энэ аял дангаар 10 сар үргэлжилсэн. Одоо далай тэнгисийн одоо энэтхийн далай хүртэлсэн. Тэгээ Пунжаб одоо замдаа тэр Марлиан гэдэг тэр одоо бас хот байхныг ялж тэдний нийслэлийг дайран эзлэх үедээ цээжиндээ хүн чарах авч бас нэг хүнгээ алдсан юм. Тэнгисийн эрт гэрснийхаа дараа айрмынх нь нэг хэсэг нь Нярх гэд жанжныхаа удирдлагад ор усан гоцсоор далайгаар Перс рүү уцсан. Тэд одоо Хормузын хоолгоор дамжин Персийн буланд орсон. Одоогийн одоо нэг Персийн булаг гэдэг юм гутлын завсраар гэдэг. Нэг Арабын нэгдсэн Эмират, Катар, Кувейт гэдэг хэсгээр орж Персийн буланд очиж эртний түүхэн дэх хамгийн агуу тэнгисийн аяллуудын нэг хийсэн. Яг тэр энэ аялал грекүүдийн одоо газар зүйн мэдлэг цоо шинээр баг дараагийн Васко да Гама эднэр эртэл одоо энэ бол ийм аялал байдаг тийгүр дэлхийд аяндаа бичиж үлдээсэн байдаг байхгүй. Грекүүд одоо усан замыг өмнө нь мэддэггүй байсан гэдэг утгаараа бол одоо түүхэн одоо бас ач холбогдолтой аялал байсан яг энэ аялал. Харин Александр өөрийнхөө үнэлсэн армаа аваад их газараар дамжин өнөөгийн Пакистаны өмнөд хэсэгт орших Гидросын цөлийг туулан Перс рүү уцсан. За ингээд цөлийн цөл бол амар халуун штэ. Яг тэр хэсэгт тэр бол Гидрос ч бүр амар халуундаас алдартай байхгүй. За тэгээд хоол хүнс ундны усны хомслоос болж Грекийн арим маш хүн тохирол зовлон мэргэжлийг тулж олон зэрэг амиа алдсан халуунд. Ямар ч тач Перстэй буцаж очсон. За ингээд зарим нэг одоо мужийн захирагч одоо тийм өөрийн томилсон хүмүүс амбан сайдуудыг цаазаар авчихсан. Өөрийг нь эзгүүд шудраг буссаар албат засаг захиргаа удирдын захирч сүм хийд хаадын булшиг булш болон бунхныг тонн дээрэмцэн гэдэг хэрэгт буруутгаж цаазаар авчихсан. За ингээд Сууса гэдэг хотод ирээд Македоны цэргийн жанжин дарга нарыгаа Перс одоо язгууртын 80 охидтой гэрлүүлэх сүр жавхлан тормыг Масаар зохион байгуулсан. Хаан одоо хоёр хаан тулсын хоорондын холбоог бэхжүүлэх зорилготой байсан. Өөрийгөө ерөөсөн Персийн хаан гэдээ бодлогдсон. Тийм бай. За яг ойлгоцсон учраас тэгээ Азийн хаан гэж бодож байгаа шүү дээ. Александр өөрөө ч гэсэн Персийн хоёр гүнжтэй гэрсэн. За тэрээр цэргүүдийнхэн бүх өрийг төлж эзэнт гүрний өнцөг булан бүрээс 30 мянган залуусыг цуглуулж Македоны дайт хурлагт сурах тушаал гаргасан. Ярил яарад тийм. За 10 жил явсан юм шүү дээ. Гэсэн хэдий ч эртний Опис хотноо түүний Македон цэргүүд зэвсгээ хаян буслаг гаргасан. Тэд өөрийн хаан Перс одоо зөвлөхүүдийг таашаан сонирхож Персийн ёс заншдыг даган түүний грек заншлаасаа илүүд үзэж эхэлсэнд нь эгдүтсэн байсан. Александр одоо бослогт уриалсан удирдагчдыг цаазаар авчиад айрмынхаа бусад цэргүүдтэйгээ хамтдаа байгуулсан агуу ялалтуудыгаа сэтгэл хөдлөсөн одоо агуу ялалтынхаа түүхийг ярилцаад уран ихтгэл хийсний эцэст тэдний хооронд сэтгэл хөдлөм эвлэрэл үлдсэн гэж домогт үгсэн юм. За яг Экбатан гэдэг чинь бас нэг хааны өргөдсөн хот. Экбатанд Александрийн хамгийн ойрын ихтгэлт нөхөр одоо Хефестион гэж одоо бас нэг шадар жанжин одоо халуун орны одоо халуунаар нас урсан. Хаан гүн эмгэнэж хэдэн өдөр хоол идсэнгүү эзэнт гүрэн даяараа гашуудал зарласан. Ер нь бол энэ Хефестионоос хойш л тэгээд дотны жанжтууд нь их цөөрсөн гэсэн. Одоо энэний ихэнх нь бол одоо нэр дурддагаагүй хожуу юм баатрууд бол тарах гэдэг шүү дээ. Тэгээд Александр одоо Кос гэдэг тэр одоо одоогийн Ираны Персийн тэр Кос гэдэг уулыг ерөөсөө дээрэмчд эсрэг амжилттай даймарх нүснэ. Персийн хаад хамгийн оргил үедээ хүртэл тэрийг эзэлж чаддгүй байсан юм. Тэр дээрэмчдийн нэг болсон. Тэрийг намхдахсан юм байна. За сонь төв.
Тийм бай. За ингээ Вавилонд эргэж ирэхдээ түүнийг хаан гэж хүлээн зөвшөөрөхийг хүсч асар их олон улс үндэстнүүдээс илч төлөөлөгчд ирж уулзсан байт юм. За үүнд Этиоп, Лив, Европын скифүүд, одоо Луканианууд, Этрускууд, Галлууд Тийм. Иберийн Испани хагас Иберүүд ирж Александрыг одоо агуу хаан гэж хүлээн зөвшөөрч илч төлөөлөгч хэл гэж хэлсэн байна. Яг энэ мөчөд Александрийн Бактри ихнэр Роксана жирэмсэн болсон байлаа. Гэвч Александр дараагийн аян дайнда бэлдэж Арабын хойг цаашлаад бүр алс холын нутаг руу хийхээр төлөвлөж байсан үедээ гинт халуурч хэдхэн хоногийн дотор 32 наснда нас барсан. За Арабын хойгийг эзлээд цаашаага Египтээс цаашаага ер нь л явъя гэж бодсон юм байна. Одоо Египтээс хойгоор одоо Марокко, бүр Тунис рүүгээ бүр цаашаа явна. Лими бороо. Тий одоо Африкийн хойд хэсгийг эзлэнэ гэж ер нь бодсон юм байна. За тэгээд Александрийн одоо үхлийн шалтгаан өнөө хүртэл бас тодорхойгүй байдаг. Түүний одоо үхлийн шалтгааныг одоо хумхаа, холер гээл төсөв түүнийг хордуулсан ч гэж үздэг тал байдаг. Тэгтээ одоо Александр бол ямар ч байсан гэсэн нэгч тултанд ялагдаж зүхтаж үзлгүйгээр одоо нас барсан байдаг нь бол юу ямар ч байсан чинь үнэ гэж. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээнүүртэй Голомт Капитал одоо үнд цаасны компани оролцож байгаа. Замрах асуулт байна. Бонд за хувьцаа бонд гэж ярьдаг те. За хувьцаа бол яг компани өөрөө ингээ хувьцааг санал болгоод тэрийг худалдаад ингээ хөрөнгө оруулалт босгодог. Бонд чинь яг үрийн бичиг гэж ярьдаг. Тийм. Ер нь энэ хоёрын ялгаа тэр нь бонд худалдаж авах ер нь ямар ашигтай? Бонд бол хувьцаа бол одоо тухайн компаниас маш их мэдлэг шаардна. Тэгээ мэдээж яг хувьцаа компани үйл ажиллагаатай шууд холбоотой. Хувьцаа бол тий. Сайн ажиллах юм бол хувьцааныхын үн өс нь хувьцаагаа зарна эсвэл ногдол ашиг гэдэг хэлбэрээр аавна. Гэтэ манад бас ногдол ашиг гэдэг зүйл харьцангуй татуу. Тэгтэл одоо ногдол ашиг аваагүй өчнөөн жил хувьцаа эзэмшигч хүмүүс зөндөө bijдэг болвол манай хөрөнгөний зах зээл өөрөө бас хөгжиж чадахгүй байгаагийн том шалтгаанууд нэг санаатай болон санамсаргүй үйлдэлээс. Тэгвэл бонд гэдэг бол ерөөс өөрийн бичиг юу гэсүгээр тэр хувьцаа эзэмшигчдийн хурлаараа ногдол ашиг тараахгүй үл хамааран чи энийг авсан бол одоо худалдаж авсан бол бид нар энэ таарах мөнгөний өгнө л гэсэн үг. Тэгэхээр Монголд байдаг хамгийн одоо бас түгээмэл бондуудын нэг бол жишээлбэл юу гэхээр сая төгрөгийн үнэтэй бондын нэг шиг бонд байлаа гэж тооцъё л да. Тэгвэл чи тэрийг 900 мянгаар худалдаж авах гэсэн үг. Тийм үү. Тийм. Тэгтээ чи тэр компани тэр хүн дотор тэр хугацаанд бонд гарах хугацаа гэж байна шүү дээ. Тэдэн жилийн хугацаатай бонд гэвэл тэрийгээ чамд буцаагаад өгөхдөө сая төгрөг болгож өгнө гэсэн үг. Тэгэхээр гэсэндээ хүүгээ төрүүлж авч яах гэсэн санаа бас байж болох. Ийм янз янзын хувилбартай байдаг. Бонд бол одоо хадгаламж бол жоохон ийм итгэхгүй хөрөнгө оруулалт одоо хоримтлын хэлбэр. Бонд бол арай жоохон эрсдэлтэй юм илүү идэвхтэй. Тухайн компанийнхаа үйл ажиллагаа эсвэл тэр гаргагч этгээдийнхаа засгийн газрын бол засгийн газрын ямар юм энэ бол ирээдүйд надад өгнө. Энэ бол найдвартай ашигтай байна гэдэг зорилгоор тэрийг худалдаж авч байгаа гэсэн үг. Жишээлбэл бонд янз янз. Жишээлбэл одоо Улаанбаатар хотод одоо зүүр ингээд жишээ аваад гүүр барьмаар байна. Гүүр өрчин бол төгжил байхгүй болчихноо. Энэ хэсгийн төгжил гайг болно. Тэгэхдээ гүүр нь гарах болгондоо 1000 төгрөг машин төлнө гэдэг бонд босгоод би бонд гүүрний бонд барьж болох байхгүй. Тэнгүүд тэрүүгээр ингээд хүмүүс төгжөрхөнд бол машинд гарангууд гарах болгондоо надад 1000 төгрөг төлөх гэсэн үг. Тэгээ би тэр мөнгөөр нь санхүүжинд тэр гүүр ажилуулна гэсэн үг. Тэгвэл тэрийг барихын тулд хүмүүс энэ өстө хэрэгтэй гүүр байна. Тэгэхээр энэний бондыг худалдаж авъя гэдэг байна. Америк бол энүүгээр маш алдартай. Одоо Golden Gate мэд ер нь одоо Америкийн том бүтээн байгуул дандаа бондор явсан. Энэ дотроос хамгийн том бонд бол дэлхийн 1-2 дугаар дайнд Америкууд дайны бонд гэж гаргасан. Тийм дэлгэцээр гаргаж сурталчилдаг тийм. Тэр чинь таны өгсөн мөнгөөр бид ингэж амжилттай дайтчих шүү гэж зургатаар үзүүлдэг тэр зүйл байхгүй. Одоо ингээ кино гэхийн өмнө манайхан дорнодын фронт дээр ингээд тичнээн цэргийг олцлоод хитэн ус онгоц цөнөөгөө гэдэг чинь яа вист сайхан байлж байна гэх хүмүүрээ харах нь бондын авцсан. Тийм байна. Тэгээ бонд ч юм бол яг жилийн хугацаатай 2 жилийн хугацаатай гэдэг яг хүүтэйгээ тооцоолаад юугаа авч байгаа тийм. Одоо хувьцаа авцсан бол хизээ юу орж ирэх бол энэ төр гэж хүлээлттэй байж болох юм байна. Тийм хувьцаа гэдэг чинь өөрөө маш их итгэх шаарддаг одоо оролцогчоос наадхан зах зээлээ маш сайн судлан тэгтэл бүх юмд одоо төгс одоо бүрэн дүүрэн мэдлэгтэй боломж. Хоёрдугаарт нь одоо үүдийн баг одоо хувь эзэмшигч жишээлбэл ногдол одоо дийлэх хувьцааны багцыг эзэмшигч нь хувьцааны ногдол ашиг тараахгүй гэхэд л
чиний мөнгө тэнд тэгэл хүлээгдэл гэж байна. Хүлээгдэн. Тийм. Тэгэхээр энэ бол бас жоохон одоо энэ компани засаг чи зөв буруу гэж вирус огт хэлэхгүй. Тийм зүгээр өөрсдөө сонгосон сонголт дүрмүүд нь баггүй. Бонд бол тэр чамд тэр хувьцаа эзэмшиж юу гэж хүсэх нь хамаагүй. Тухайн бондыг гаргахтаа яана гэж тохирсон тэр чин гэрээ байхгүй. Тэр гэрээний дагуу л өгнө. Энэ гэрээний хангалтыг хэн хариуцах юм? Гаргагч тэгээд компани одоо голомт капитал бол голомт капитал. Тэгээд тэрийг зөвшөөрлийг нь олгосон санхүүгийн зохицуулахаараа хоёр энэний хэрэгжилтэнд анхаарна гэсэн. Нэгэн талаасаа мэрэгжлийн зуурчлагч байгууллага, нөгөө талаасаа төр засаг одоо төрийг төлөвлөсөн улсын хурлаас тамилсан агентлаг тэрийг одоо энэ бонд энэ үл хийсэн амдаа хүрэх ёстой гэдэг зэрэг гүйцэтгэлийг хариуцна гэсэн. Тэгээд бонд гарах зөвшөөрлийг чинь бас санхүүгийн зохицуулахаар өгж байгаа шүү дээ. Тодорхой боловс шаардлагыг хангасан хүмүүс их болохоос биш амарсан инх хот хоёр хоёлаа нэр хоёлаа тгийгээд хитэн цаас үйлдвэрлэлээ зардаг юм болж байхгүй л те. Тийм баг. Тэгэхээр бонд одоо худалдаж авахд бол заавал үн цасны компаниар дамжуулж худалдаж авдаг тийм. Дөрвөн тийм. За тэгвэл өнөөдөр бид хоёр одоо голомт капитал гэдэг үн цасны компанийг сурталчилж байгаа. За эднийх маань 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Ер нь ажлын туршлага нэлээд өндөртэй. Тэгээ тийм болохоор бас хаана ямар бонд ашигтай вэ? Ямар байх вэ гэдэг хүмүүст бас ингээд санал болгох ч юм уу. Иймэрхүү тал дээр бас их давуу талтай болов уу гэж бодоод байна. Тийм ээ. Би голомт капиталын захиралтай бас уулзсан. Дараа нь тэр тухайс 2 3 хүмүүстэй ярьсан. Одоо салбарын одоо тоглогч нар бүгд маш ам сайтай өстө мундаг залуутай чи ярилцлага хийсэн ба шүү дээ. Одоо энэ зах зээл дээр одоо энэ голомт капиталын бас нэлээд тийм нүүр сарай болоод явж байгаа маш их ажилсаг мэдрэмжтэй мундаг одоо салбарын мундаг том мэрэгчлэлтэн гэж хэлж байна. Тэгээ би бас баярлсан л да. Яг бол би бас өөрийгөө тийм хүнтэй нэг ойролцоо бараадахгүй хол хацрахгүй бараадад ярьсан гэдэгт. Яг тэгэлгүй байх. За та бүхэн одоо бондын талаар юм уу, хувьцааны талаар, одоо үн цасны талаар ямар нэгэн одоо мэдээлэл авах, одоо зөвлөгөө авах энэ тал дээр бонд худалдаж авах ч юм уу сонирхолтой байвал манай голомт капиталтай холбогдож болно. За тэдний бондын зөвлөгөөний дугаар гэвэл 8665 1177, 8665 4422, 8083 4422, 8888 9183 гэдэг дугаар хацаар холбогдож болно. За компанид голомт капитал компанитай өөртөө холбогдвол 7012 1530 дугаар хугацаар холбогдоод одоо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад одоо сонирхсан бондныхоо талаар ч юм уу бонд худалдаж авах гэж байгаа ч юм уу энэ талаараа одоо авч болох нэ. Тэгээ энэ нэмэлтч гэсэн. Энэ голомт капитал гэсэн delivery diversity гэж штэ. Чин зүгээр ингээд дагнасан биш төрөлжсөн гэсэн үг байхгүй. Нэгсэндээ өндгөө нэг сагсанд хийдгүү гэсэн санаа. Тэгээ одоо энэ уул уурхай банк санхүүдэд үтс газрын тос гэсэн чиглэлүүд байна. Тэгэхээр чинь нэг 4 сагсанд чинь чиний мөнгийг хуваарлж хамгийн ашигтай руу хийнэ гэсэн санаа л явж байна л да. Тэр өстө маш чухал шүү тийм. Тийм тэгвэл нэг баян хүн нэг зуднаар гэдэг шиг юм болно штэ. Дээр нэмээд юу яаж байгаа 17-аас 20% хүүтэй юм ба штэ жилийн. Тийм байсан. За тэгэхэр чин өнөөдөр Монголд хадгаламжийн хүү за 1.8 хамгийн өндөр нь за 1.5 8 ч байгаа ер нь бол 8 ч арай өндөр байна. Тийм яг бүр хамгийн өндөр нь гэж хэлж байгаа тийм. Тэгэхээр ойролцоож хадгалуулах юм бол нэг жилийн нэг 15 орчим хувийн хүүтэй ингээд одоо 10 за 14 ч 15 хувийн хүүтэй хадгаламж хадгалуулж байгаа. А энэ бол 5 орчим хувийн хүү илүү өгч штэ. Тийм байна. Энэ хараа бүр одоо долларын бонд гаргаж байгаа шүү дээ. 11% өгөөчтэй долларын бонд чинь амар өндөр байхгүй. Яг тэр ханшин нөлөөлөгдөхгүй. Тийм шүү дээ. Тэгсэн мөртлөө 11% таа хадгалагдах нь шүү дээ. Энэ бол бас айхтар сонирхол татчих шүү. За. За өнөөдрийн цаг хугацааны аяллыг голомт капитал үн цасны компани бэлтгэлээ. За баярлалаа амрах. За миний цаг хугацаагаас ивэнтгдэж байгаа голомт капиталынхандаа баярлалаа. За ингээд одоо Александр маань нэгч тулдаанд ялагдаж үзээгүй нэгч тулдаанаас сүүл хавчин цухтаж гарч үзээгүй хүн 32 наснда нас барна гэдэг бол миний зүгээр бодлоор энэ бол зүр цэвэстэй цэвэр миний бодол шин. Ямар одоо нотолч чадах биш. Тэгтээ одоо Александрын нэг одоо бунхан байдгүй, оршуулган байдгүй мэдгүй ярьдаг штэ. Тэгвэл Наполеоныг бол одоо үснээс нь дээжлээд энэ бол яа харахгүй хорцсон байна гэж үздэг байхгүй. Юугаар хүнслэр. Хүнслэр чинь маш юм алсаас удаан хугацаанд тогтмол тунгаар өгж хоолнд нь хийсэн байна гэдэг тиймэрхүү зүйл ярьдаг. За энийг бол бас одоо олон эрдэмтэд ингээд судлаад янз янзын маргадаг. Гэхдээ яг ихэнх нь тийшээ байна гэдэг. Одоо өөр хүний өсөнд байх хэмжээс даруй олон дахин хуваар өндөр байна гэдэг чинь тийм байхад зур аргагүй гэсэн санаа. За тэгвэл одоо би бол Александрийн зүгээр үнэхээр энэ хүн гэж аваад тэгээд цаашаа Араби хойг гэдээ явна гэхээр за одоо дахиад 10 жил ингэж явах юм боли чим гэж бодсон болов уу гэж боддог байхгүй. Нэгүүд маш үхээсэй гэж маш их хараасан эсвэл хоолны юм хийсэн байсан тийм л юмсан. Зүгээр би тэгжл үз яа бас хүмүүс хүн чинь залах шүү дээ. Тийм ээ. Сайхан одоо өчнөө л байлтлаа байсан амрумаар байна гэж бодсон л байх гэж зүрх боддог.
тийм Александрч бас залуу хүн байсан. Тэгээ энэ залуучуудаа яах амьдралаар минь наадах нь л гэж бодсон. За тэгээд одоо эрлэг зөрөгтэй сууц цэргийн жанжин хэмээн нэр хүнд нь одоо хүртэл бүгд ярьдаг. Одоо Александр Македонский гэж ярьдаг Орос школтонууд нь тий. Македон гэдэг улс хүртэл байна. Норт Македонч гэж байна тий. Одоо Норт Македоны болсон тийм ээ. Тийм тэгсэн. За ингээд одоо Александрийн 10 жилийн аяндаа дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнүүдийн нэгийг бий болгосон бөгөөд энэ яагаад ингээд энэ гэхээр одоо жишээл зарим эзэнт гүрэн ингээд би нэг залгаж бий болоод бас том гүрнүүд байгаад байгаа. Энэ үлийг дангаараа байхгүйсэн газараас цоо шинээр ингэж босч ирж байгаа Монголын эзэнт гүрэн шиг байхгүй. Тийм. Яг Монгол гэдэг нэрээрээ одоо дэлхийн талбар дээр гарч ирээгүй ч гинт зад татж гарч ирж байгаа шүү дээ. Хаган яраал. Тэрнээс одоо хятад нэг одоо там байжснаа хам болоод жим болоод байгаа юм биш байхгүй юу? Яг ингээ бүр грекүүд эдлийн үе гэдэг эрнийг бий болгоод дархлаажуулж байгаа нэг ийм том үе байхгүй. Тийм болохоор одоо Грекээс Пакистан хүртэл газруудыг хамарсан. За энэ хүн ямар ч үсэн гэсэн өөрийнхөө хүссэн тэр дэлхийн ертөнцийн төгсгөл гэдэг зүйлийг харсан байна. Тэгээд одоо Арабын хойг баруун тишээ явна гэхээр за зүүн тишээг бол ойлгочлаа. Одоо урагшаага бол далаа байгаа юм байна. Тэнгис өвн. Хойшоогоо бол Грек ингээд мэдж байгаа шүү дээ. Хаашаа юу. Ийшиг юу гэдэм бол гэж бодож явах гэж байгаа. Тэгээд зогсчуудаа гэж боддتي. Зүүн зүг рүү яваад за тэнд нэг нийтгэхтэй нэг юм заа маантай нөхдүүд байна. Ингээд толчиж. Одоо баруун тишээгээ юу вэ гэж үзэх гэж бодож байгаа. Тэгээд чадаагүй болгож бодсон. Тэгсэн байна. За одоо ер нь бол 10 жилийн одоо аян дайны үр дүнд бол асар том. Гэхдээ маш тогтворгүй эзэнт гүрнийг босгосон. Энэ бол ердөө зүгээр Александрийн одоо өөрийнх нь жанжны суу билэг нэр алдрын дорл нэгдвэл байсан гэсэн. Одоо тэр залгамжлагч намайг хэн байх уу, их хүүд тэр ямар ч одоо тийм тодорхой төлөвлөгөө санаа одоо тийм одоо намайг тэр ингэн залгамжлах гэсэн ерөөс огт яриа хэлж үлдээгээгүй учраас ерөнхийдөө түүний жанждууд нь хоорондоо эвтэйхэн тохирж жагаад өөр өөрийн хаан тусыг байгуулахаар хоорондоо тэнцэлж гисэн. За тэгээд нэг юм тогтож авна гэсэн үг шүү дээ. Ингээд нэг докторгүй байдал чинь нэг тогтоорой. За одоо хааны зогсоо залгамжлагчдын хоорондын дайн одоо хүчээр хийлэх юм уу одоо тэмцэл дунд Александрийн бэлэвсэн эхнэр Роксана болон түүний балчир хүү үргэлдэж алагдсан гэдэг. Нэг юм байдیں۔ Хаан насаар бол хамгийн түрүүнд ордноос хэн цухтаад юм бэ? Хүү. Хатан хоёр байдаг байхгүй. Маш хурдан цухтаад. Яг бол тэд нар дараагийн хүмүүс нь хаан чирэг авахын тулд тэрийг ихлэ алж иж дараагийнхаа ярьдаг байхгүй. Александрийн одоо алтлаг бурхан бунхныг Македон руу авч явах замдаа хулгайлагдсан. Тэгээд эцэст нь Египтийн Александр хотод очиж тэр бунхан дууссан байт юм. За тэгээд тэр одоо өнөөдөр тэр түүний шарил хаана байгаа тухай асуудал дэлхийн нийтийн түүхчдийн хамгийн том амьсгалын нэг хэвээрүүлсэн. Ямар ч үсэн бунхан байсан гэж үздэг тэр сав хайрцаг марцгийн дээр бол үе үеийн хаадууд би ярьсан шүү дээ. Үе үеийн хаад, жанжид, Цезар, тэгээ Наполеон бүгд ирж мөргсөн. За агуу Александр шиг одоо дэлхийд бүхэнд ийм гүн үнзгийн нөлөө үзүүлсэн хүн ховор. За энийг бол яагаад энэ ялангуяа баруун ертөнцид энэ хүн гэдэг магтагдаад байгаа гэхээр Александр ч өөрөө яг энэ дараагийн Наполеон одоо хэн байж болох юм Бисмарк одоо тэр жанждууд бүгдийнх нь эцэг нь бүр анхных нь цэг нь барууны иргэншлийн хамгийн том дэлхийд экспортлсон тухайн үеийн одоо мэддэгдэж байгаа дэлхийд экспортлж тэндээ дархлаажуулж тугаа атгах учраас тэр хойшоогоо болох бүх англи Европын хаадуудынх нь даган дүүрэх одоо алтан газар болсон гэсэн үг. За тэгээ түүний одоо хийсэн гайхамшигт амжилт аяндаа Хелленистүүд гэдэг Хеллени одоо 90 үеийг ихтүүлж Грекийн соёл үзэл санаа болон хуучин эзэнт гүрний нутаг дэвсгэр даярах тархан нутгийн уламжлалтай холилдон гэж. За тэр Персийн, Бага Азийн соёлуудтай Египтийнхтэй холилдож урлаг шинжлэх ухаан засаг захиргаа хилний хөгжил нүртэл хувьсгал авчирсан. За түүний агуу эзэнт гүрний залгамжлагч хаан тусуудын зарим нь богино настай байсан. Зарим нь бүр хэдэн зууны туршинд оршин тогтнож хамгийн сүүлийн хааны мэдхүү Птолемей гэдэг дагалдагч. Тэрнтэй чинь дагалдагч буюу одоо тэр Птолемей чинь Египтэд сууж байгаа шүү дээ. Тэдний үр сад хэдэн зуун жилийн дараа Цезар ирээд Цезарийн дараа нэг хин Клеопатра байгаа шүү дээ. Дүүгээ алж байгаа шүү дээ. Клеопатра чинь дүү Птолемейг алж байгаа байхгүй юу? Хоорондоо тэмцэлтэд. Тэгээд Клеопатра хаан Птолемейн сүүлийн хатан хаан болж суугаад тэгээд Клеопатра чинь байхгүй болоод Египт чинь байхгүй болж байгаа байхгүй юу? Яг Роми хэсэг болж байгаа гэсэн. За ингээд одоо ямар ч тохиолдол байсан гэсэн одоо энэ Александрийн үлдээсэн энэ одоо эзэнт гүрэн улсууд үүний дараа баруун зүгээс мандаж байгаа цоо шин гүрний өмнө
Сөхөрмсөн. Яг энэ мөчөд Александрийн жанждууд нь улсаа хуваагаад одоо ингээд байлдаад тэмцэлж явах үед одоо баруун зүгт тэдний залхихаар одоо Ромын чон ихийнхээ өхийг хөхөд боожж байсан байна. Хинэ Александрийн киног үзсэн. Холливуудын кино гэдэг шүү дээ. Тэр дээр нэг баримл шиг юм явж байгаа шүү дээ. Хийцэн гэж те. Тэр азрыг бол сайн харуулж байгаа шүү дээ. Тийм, маш сайн харуулсан. Тэр арслан биш заантай тулж байгаа энэ тэрийг бол ер нь яг тийм домгийн маркийн гоё харуулсан шүү дээ. Тийм, тэр юу яагаад байгаа шүү бас. Дайри хааны дайны заануудын доор нь жад зоогоод, шор зоогоод тэгээд тэр дайри хааны заанд буцаж иргээд өөрийнхөө армаа ихэд одоо тийм түүгээсэн гэж бас түүхэнд бичдэг. Гэтэ энэ дундад манай 10 жилийн дунд сургуулийн одоо номон дээр тэгж өгдөг санаад байгаа байхгүй. Тэг би одоо тэрийг ирс олж харахгүй. Одооны хонд хүүхдээр. Тэгээ би одоо судсан. Энэ юм бас жоохон бүдүүлэг байх үуч юм тэгэл нэг янз янзаар л биччихтэй. Тэгээд тэр нэг тийм чухал биш байсан юм болоо та гэсэн байдлаар тэгээд орхисон. 80 заан авчираад 80 заан нь хөдөрөөн шороолсон чи өнөөх нь туйлаад баахан хулгунуудад дээрс чалсан юм шиг л юм уншижсэн байхгүй жоохон байна. Гэтэ илүү сонирхолтой түүхүүдийг бид нар сонсоогүй юм байна гэдгийг одоо ойлгоо. Тэгээд би 80-аад оноос хойш 30 жилийн дотор бас энэ судал сайн хөгжөө хэлэхүүтэй. Тэгээд арайч тэрийг нь бичгүй өөр юм илүү магтаж одоо тэмдэглэж үлдээгээд байгаа учраас би тэрийг нь илүү даахсан гэх юм уу да. За баярлалаа. Нэг юм байна бас Александрийн одоо нэг зураг байт. Мозаиктай ингээд мозаик гэдэг шүү дээ. Дэлтааш ингээд шигтгцэн. Тэр шигтгсэн зураг нь одоо би Помпей хотын түүх ярьсан. Помпей хотын хан дээр бүтнээрээ дүрслэгдээд үлдсэн байдаг байхгүй. Тийм. Тэгээд Помпей хотын усан сангийн ханан дээр мозаикаар шигтгэж үлдээгээд Александр хаан дайрын хаантай одоо Иесусийн тултаан дээр тулдж байгаа үйл явдлыг харуулдаг. Тэр чинь нэг Аз дуу царайтай хүн байдаг шүү дээ. Тий. Хар ус юм шулуун хар ус мэс тий. Тэгээд зүгээр би юу ч хэлчихсэн бэ гэхээр одоо түүх сонирч хүмүүс одоо Помпей хотын туурийг үзэхдээ давхар Александрийг бас тэнд үзэж болох юм шүү гэж хэлж байна. Тийм байна. Тэгээд одоо их айгүйх нөө түүхийн болон History Channel дээр ч гарч илээ, Netflix дээр ч бас гарч илээ. Үе үе ингээд зураг мөрөнд гарахаар дандаа тэр зураг гараад байдаг. Энэ үлдсэн ганц бодитж байхад үлдсэн ганцтай зурган дээр юм шүү. Яг бодитж бичлээ зүгээр яг гэхдээ зүгээр дүрсэлсэн 3000 жилийн дараа 2500 жилийн дараа ийм байсан тухай ярьжсэнд орвол 200 жилийн өмнө ийм байсан тухай ярьсан арай дөхүү байх л үүдэлж бодож байна. За баярлалаа. Өөний хин Александрийн чинь сонь зөвхөн юунод ш. Би дахиад нэр нэг 5 минут ярих юм биш үү? За. Зөвхөн одоо нэг юунод биш. Европын соёл иргэншлүүд биш. Исламынхан ярьдаг. За тэгээд одоо нэг тэр нэг яриад байгаа нэг Зүлханер гэдэг байгаа тэр нэг Баатар матар гэж яриад байгаа. Тэр зүгээр одоо Александрийн нэг юм баруун зүгөөс ирээд бүгдийг нэгтгсэн үйл явдалтай ингэж холбож яриад байгаа болохоос тэр үл зүгээр зүгээр ингээд олон одоо 1000 жилийн дараа ч юм уу 500 жилийн дараа тэр байсан биш байгаа даа гэж бэлгшээж тэр Александрийн байлдан дагуулын тэр угаасаа тэр тийм суу бэлгийг нь одоо тийм магтан дуулж ярихдаа өөртөө шингээж авч ярьж байгаа үйл явдал. Тэгээд бүр одоо ислам гаралтай одоо жанжин байсан, залуу жанжин байсан нэтэрэд. Ялангуяа энэ Александрийн тэр одоо Зүлханер гэж яриад байгаа тэр хүмүүс нь одоогийн энэ Казахстаны түүх зэрэгтэй гэж ярих гэдэг. Тийм. Тэгээд яг цагаад болох юм бол Казахын түүхч чинь Чингис хааныг Монгол Казах хүн байсан гэж ярьж байгаатай их адилхан дөөхгүй. Тэгээ би зүгээр яг нэг манай үзэгчид өөрсдөө сонссноо ингээд яриад байгаа болохоор би бас тэрийг тусад нэг нэвтрүүлэг хийж өгдөм билүү гэж болон бодож байсан. Тэгээ тэрийг нөгөө нэг бичээ тавьд яатсан байсан. За цаг тогтох болохоор түр татчихж байгаа. Гэхдээ тэр бол юугаарч нотлогддгоо. Одоо Библиэд биш юу? Коран дээр бол тиймэрхүү зүгээр үг байгаа. Гэхдээ тэр үг нь яг тэр агуулгаараа байдаг. Зүгээр л дөхүүлсэн. Тэгээд тэр чинь Искандерч гэж хүрлээ ярьж байгаа шүү дээ. Искандер гэж нэрлэж байгаа бас. Александр тэгээд Искандер гэж нэрлснэйг одоо Александр гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгээд одоо тийм Багадуур бол Багадуур шах гэдэг чинь бол Багадуур шүү дээ Баатар. Тэгвэл Искандрийг болохоор Александр байна гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ Коран дээрээс тэгтээ чи яг Искандер гэсэн үг биш. Төв Азийн одоо дуудлагаараа Искандер болсон болохоос Арабын дээр бол шал өөр бас нэлээд өөр байхгүй юу. Тэгээд би одоо тэр одоо бас нэг Александрийг тэр хүн байсан уу, домгийн тийм жанжин байсан. Монголчууд тэгж нэрлэдэг. Монголчууд тэгж нэрлэдэг юм бэл. За Монгол дээр л монголчууд тэгж нэрлэж ийсэн гэдэг улам бүрийн баримт бол аахгүй. Зүгээр
тэгсэн байж болцоотой гэж ярьдаг. Одоо англиар бол folk history гэдэг юм жоохон аман яриагаар ингээд түүх ярьдаг хүмүүсийн яриагаар бол юу ч ярьж болно шүү дээ. Тэр чи одоо цагаадлах юм бол Америкийг амин эрэг гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ одоо би энэ жинхэнэ аялыг ярьсан чинь одоо баруун далай гэдээ ярьсан чинь нэг баг баруун далай гэдэг чинь юунаас гаралтай. Монгол тэр жинхэнэ монголчууд юу яасан ч тэгж яриад. Би өөр гайхсан. Зүгээр ингээд одоо цагаад болох юм бол амин эрэг гэдэг чинь яг монгол гिचгийнхаа галгаараа 10 хэдгээр 100 очих юм бол арай өөрөөр нэр хэлдэг шүү дээ. Эрэг мэрэж нэрлэгдэн. Тийм өнөөдрийн дуудлагаараа тий ингээд нэг тэр үеийн нэрүүдийг ингээд хөрвүүлж тэгээд одоо монголчууд амин эрэг гэж нэрлэжсэн гэж яриад арай л гэтэл бүхэл ямиг монголчууд жоохон инээдтэй юм. Би бол инээ. Гэтэ одоо инээсэн бол уучлаарай. Тэгээд би өөрийнхөө байр суурийг бас илэрхийлмээр санагдсан. За болсноо хэлээ. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр зам мөн 83.3 170 дэлгөөний Од Мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн өрөөтэй Голомт Капитал үн цасны компани болон өдөр бүр шинэ өрөөтэй төлөөшөө ивент тэтгэлээ. Замбраха Александрын тухай 3 дугаар бэлдэж хүргэлээ. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх Голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.